бол Дийн заа цондолоо цэндэлээ гэдэг Монголын хүүхд залуучуудын унших дуртай комик номын зохиолч мөн энэ номон дээр үндэслэн хүүхдийн боловсрал хөгжил төлөвшлийн хөтөлбөрийг санаачилж хөрөнгө оруулалт хийдэг юм төрөмс байгууллагын тэргүүн байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нар 2025 онд нийтдээ 1.8 тэрбум төгрөгийг ерөнхий боловсролын 100 сургууль номын унших орчныг тохижуулах юм хөрөнгө оруулалтыг татаж тохижуулах ажлыг хийсэн байгаа. Тэрнээс гадна нийт 250 мянгаад хүүхдийг ном унших дадалтай юм үйл ажиллагаануудыг санхүүжүүлсэн. Тэр үйл ажиллагааг маань үнэлээд боловсролын салбарын юм шилдэг хөрөнгө оруулагч гэсэн юм цом өгж байна. Тэгээ энэ бол бас хийсэн үйл ажиллагаа санаачилсан санаачлалын маань өндөрөөр үнэлсэн цаашдаа энэ ажлаа хийх урам зоригийг өгсөн. Бусад бас маш олон амжилттай олон салбарын амжилттай хүмүүстэй танилцж тэднээс бас урам зориг авах юм гайхалтай сайхан үдшийн сэтгэл маш өндөр байна. Дийн заа цондолоо цэндэлээ комикс ном түүнийг тойрсон хүүхдийн хөгжлийн боловсролын үйл ажиллагаа бол нийтдээ бараг 20 гаруй жил явагдсан гэж хэлж олон эрмүү агентлагийн хүрээнд хийгддэг байсан мөн дэлхийн алдартай National Geographic нийгэмлэгтэй бас хамтарч Монгол үйл ажиллагаа явуулж байсан. Яг ингээд ерөнхий боловсролын сургуулийн боловсролын хөтөлбөр чиглэлээр бол ерөөсө жил гаруйхны хугацаанд бас айгүй амжилттай, айгүй хурцтай ингээд үйл ажиллагаа маань хэлж байгаа.